насан турсан хүмүүст уншиж болох ном бол нөгөө нийтийн номосондоо байх хэрэгтэй. Тэрийг сургуулийн номосонд авчиж хийчихэд ингээд сургуулийн хүүхдүүдэд янз бүрийн ном уншуулад байх нөхцөл бүртгэл гэсэн ийм юм заг ялгаанаас болж байгаа. Зөвхөн тэр нийгмийн асуудалтай холбоотой асуудлуудыг ойлгож байна. Гэхдээ энэ хууль бол цэвэр яг номын сангийн үйл ажиллагаагийн зохицуулсан хууль байх юм аа. Тэр нийгмийн асуудлыг нь бол жижигтэн шийдэх зүйтэй байхаа л гэж бодож байна. Энэ одоо 21-р зуун одоо гар утас энгийн байж байгаад ухаалаг болсон байгаа. Номын сан бас яг энэ оруулж ирж байгаа хэлбэрээр явах юм бол ерөнхийдөө нэг миний харж байгаагаар нэг хэдэн номын сангийн 50-аар өрсөн, нэг умгар өрөнд хэдэн ширээ сандал тавьсан, хөдөө орнуудад тийм зүйл цаашид харагдаж байна л да. Тэгэхээр дэлхийн нийтэд өнөөдөр номын сан юу болсон бэ гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа шүү дээ. Номын сан гэдэг чинь ерөөсөө өөрөө тэр чигээр ухаалаг номын сан болсон. Ганцхан хүн очоод ном унших асуудал тэнд биш. Тэнд нийгэм, эдийн засаг, соёлтой холбоотой маш том үйл арга хэмжээнүүд явдаг. Ийм одоо шинэ ойлголт бий болсон байгаа. Тэгэхээр яг энэ чигээр явах юм бол энэ зүгээр л одоо хуучны эд ном тавьсан музейд одоо болох ийм зүйл харагдаж штэ. Тэгээ би бол одоо Монгол төр бол цаашд бол мэдээж энэ улсын төсвөөс орон нутгийн эрх баригчид номын сангийн үйл ажиллагаа, санхүүжүүлэх үйл ажиллагаа дэмжиж явах нь бол ойлгомжтой. Гэхдээ дэлхийн нийтэд номын санг бол хувийн хвшлэр хөрөнгө оруулаад тэдгээрийг дэмжиж явдаг ийм зарчим байгаа шүү дээ. Хуулийн төсөлд номын сангийн үйлчлэгээ эрхэлдэг этгээд түүний эрх үүрэг, үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчлэгээ болон уншигчдын эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулахаараа тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл баталгаснаар номын сангийн үйлчлэгийг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчлэгийг хүртээмжтэй, чанартай, хүргэж иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дөрвтэй ахис гарна гэж үзэж байна.